нийлүүлэлт үнэхээр бага байсан бол хөдөө орон нутагт очиход хотын хач хис өөр хан шийдэх байсан шүү дээ. Яг хотын хан шиг хийлээ сурч ирсэн болчих. Ямаа гэж 500, хон гэж 700. Тэгээд нэг албан тушааны цонхоор амьдрал сайхан харагдана гэсэн бүхэн бодоод л байна гэсэн. Яг бидэндээ боохтой юм бүгд айгуу ороод гарч 35 гэж. Одоо багш өөрөө яг махны хавныг уучаанаас тахцаад дээр алдчихлаа шүү дээ. Анаа өөрийн бодлого ба. 70-80 сая мартай гэж одоо махны үнэ ингээд хэвлэж татсан гэсэн чинь. Махны үнэ сүлдээ аж ахуйн яам маань өөрөө яг ингээд бодлоо боддог. Баахан биирж юм гэж нүрэх юм чаж дээр болсон юм байна. Цэц яг л бүхэн чинь даасан юм байна. Шээ нийлүүлэлтгүй биш. Нийлүүлэлтэндээ тогтоо би сая хөдөө яваад үзэхэд гардаг дээр ингээд асууж хоноод яг 5-600 яг Улаанбаатар хотын шиг юм. Энэ бодлоос нийлүүлэлтэндээ биш. Энэ зүгээр яг тэр борлуулалтын суугаа зөв хийж чадаагүй. Зохион байгуулалт маш муутай хийх байна. Нийлүүлэлтэндээ биш бодлоо тэр бол чинжүүлэлттэй албар мадны үнэг үүсгэх. Тэрвээ нийлүүлэлт үнэхээр бага байсан бол хөдөө орон нутагт очиход хотын хач хис өөр хан шийдэх байсан шүү дээ. Яг хотын хан шиг хийлээ сурч ирсэн. Ямаа гэж 500, хон гэж 700. Тэгэхээр нийлүүлэлтэндээ биш бодлоо. Өөрөө тийм. Бүгдээ ч нот ихнэр өвтэй байдیں۔ Тэгээд өвтэй бол нэг сар орчим болсон. Хүүхдүүд 3 зээл гэх. Тэгээд зээнэрийг бол аав гэж болсон юм байна. Тэгээд ингэж яах бол хажуугаар нас зүгээр юу яах вэ? Дайвар гэх юм байна. Нэг бостой байж. Каунт гэх юм. Одооны мацсан юм. Тэгээд ийм юмар хажуугаар хахаа шоу оруулсан. Тэгж яах бол гам махаараа болсон сая авах. Одоо би шахнууд тэгээд яг л хойд 36 мянга төгрөг. Тэсний махандаа л явж таарч юм да. Хүрээ гоё явлаа. Цол биш гоё яхад 28 мянгатай. Өөр хонь нөхөр хоёрын ялгааг адилхан юм. Хонь бол амар үнэтэй юм. Энэ ял 28,500 юм цол. Оо энэ үнэтэй л. Яа тэгээд баяр. Нэмэгд баг нэмэгдээд байгаа юм шүү. 600 мянгад нэг хамгийн жижиг гуйн л авлаа. Тэгээ хүрээ нэг гуй. Нэг 2-7 хоног л баг та. Цалин махандаа л явж таарж байна да. Тийм сая дөнгөс сая 2 хэдэн хоног бензинээс нэмэгдчихлээ шүү дээ. Энд үнэтэй л хэцүүлээ нэмэн амдэр. Үүн энэ буруу шүү дээ. Одоо хоньны цул гэхэд энэ чи 26 мянга. Ястаа махан. 33 мянгатай гэдэг яг энэ хойдолд 33 мянга. 36 мянгатай байна. Налахын бойн дээгүүр 150-аас 320 мянга хоньнууд байсан. ML-ийн зах дээр болохоор 350-аас 500 2 хил махч 56 мянга үргэлж одоо баг нэг хүний өдрийн цалин шүү. Одоо гадуур ажиллаж байгаа хүмүүс зүгээр өдрийн цалингаар 2 хил мах авна. Өдөрт нэг өглөө оройгод нэг 2 хоол ирж нэг хил мах 20 байна. Цолноо байна. Мачтын зах гээл бас биш. Тэн дээр бол тэр 22-оос 22,500-аас 24,000 аа. Тэгэхээр яг
эмээлт махны үн буунаа гэх юм бол урагшаага гаргахгүй байх юм. Одоо жишээ нь 100 ямаар одоо энэ руу мах орж ирлээ 100-ыг 80 ямаа нь эмээлт үлддэг. 20 ямаа нь энэ тэмдгүүн гэдэг. Тэгээд энэ үн болохгүй.